I'm very excited to be here today to participate in this RISE program. This is the second year for us. Last year we had about 1,000 people. This year we have about the same number of freshman students from all over the country coming in to learn a little bit of survival skills in a big city and how to be a good student and become a good citizen of Mongolia. It's a wonderful program. Эдийн засгийн өсөлт хөгжил гэдэг бол хувь хүний санхүүгийн боловсротой бүр салшгүй холбоотой байдаг. Тэгээ санхүүгийн боловсролыг болохоор тохиолдлын нөхцөл байдлаар гэр бүлээсээ ч юм уу амьдралын туршлагаар ингэ суралцсан явдаг. Харин гэхдээ доктортой үнэхээр хөгжиж байгаа орны ганц гол хүчин зүйл нь санхүүгийн боловсролын туршлагаар шалгагдсан санаатаагаар юу гэдгийг залуучуудаа өвлүүлнэ гэдэг бол хамгийн чухал гол хүчин зүйл. Тийм учраас энэ залуучууд хөрөнгө оруулж байгаа энэ санхүүгийн боловсролтой холбоотой энэ арга хэмжээ бол үнэхээр цаг үеэ олсон маш үнцэнтэй гайхалтай зүйл болж байна. Доктортой хөгжлийн зорилтуудын талаар залуучуудаа маш энгийн мэдлэгийг олгохыг зорилоо. Тэгээ залуучууд доктортой хөгжлийн зорилгоодыг биелүүлэхийн төлөө яаж гар бие оролцож болох юм бэ? Хамгийн энгийн үйлдэлүүдээс яаж эхэлж болох юм бэ гэдгийг ярихаар зорилоо. Ногоон өнгөтэй байна, бас эко байна, байгальтай хоттой ээлтэй байхлаар залуучуудыг бас дэмжиж уриалж жишээ нь орж ирэхэд ингээд хогнуудаа ингээд ялгаад ингээд тий хүмүүс хийж эхэлсэн байсан. Яг энэ бодиттой үнцэнтэй агуулгуудыг шигтэж өгснөөр энэ жилийн өнгөрсөн жилээс онцлог болжээ гэж үзэж байна. Дөнгөж оюутан болж байгаа залуучуудад урам зориг өгөх хэрэгцээтэй мэдээллүүдийг өгөх энэ арга хэмжээ хамтарсандаа их баяртай байна. Өөрийгөө маш үнэтэй толгой болгож хөгжүүлээрэй л гэж загсан. Санхүүгийн эрхчлөө гэж ярьдаг тийм үү. Энэнд хүрэхэд хамгийн гол зэвсэг нь бол англи хэл сурах юм суурна. Тэгээ энэ дээр хичээгээрэй гэдэг мессежийг өгөхийг хичээлээ. Сайн хүн гэж муу хүн гэж байхгүй, сайхан муухай харилцаатай хүн гэж байдгийн шүү. Тийм учраас өөрийнхөө харилцах үг өгүүлбэрийг хинж агаарай гэдэг мессежийг өгөхийг зорилоо. Хамгийн таалагдсан хөтөлбөрүүд гэх юм бол доктортой хөгжлийн зорилгоодын талаар булгагч ярьсан зүйлс таалагдж байгаа. Доктортой хөгжлийн зорилго нь бид нэр өсөлт гэж юу вэ, хөгжил гэж юу вэ, дэвшил гэж юу вэ гэдэг талаар ярилцсан. Амжилтын яваа эрхмүүд ирж ингээ бидний зөвлөгөө туслацаа гэж одоо маш их баяртай байна. Багшийн зааснаар сонголтоо хийдэг байсан тэр хүүхдүүд гинт ингээд сонголтын дунд ингээд ороод ирэхээр яах учраа олдоггүй. Тэгвэл яг энэ тал дээр ингээд зөвлөгөө болсон юм гоё хөтөлбөр ингээд Монголдо ингээд хэрэгжүүлж байгаад оюутнуудад зориулж юм хөтөлбөр хэрэгжүүлж байгаад хаан банк сандаа үнэхээр их баярлаа гэж хэлмээр байна. За RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн 2019-с 20 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа дөнгөж сая маш амжилттай болж өндөрлөө. Тэгэхээр энэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд маань 1000 гаруй залуучууд бол хамрагдаж чадлаа. Өнөөдрийн арга хэмжээнд бол хөтөлбөрийн маань үндсэн зорилгод нийцсэн хэрхэн амжилттай суралцах вэ? Хэрхэн их хотын соёлтой хариуцлагатай иргэн байх вэ? За мэдээж өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдэг олон талт мэдээллүүдийг бол оюутан залуустай хүргэлээ. Энэ удаагийн нээлтийн арга хэмжээний бас нэг онцлог зүйл нь бол манай RISE 2018 оны оюутан залуус маань бол сайн дурын үйл ажиллагаа яаж бүхэл талын зохион байгуулалтанд маш амжилттай хариуцлагатай хамтарч ажиллаа. Тэгээд бүх оюутан залуустаа баярлалаа гэж хэлмээр байна. 2019-с 20 оны хичээлийн шинэ жилд нээлтэнд нь хүрэлцэж ирж амжаагүй оюутан залуусын хувьд шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр маань үе таалган нээлттэй хэвээр байгаа. Тэгэхээр та бүхэн бүтэн хичээлийн жилийн турш зохион байгуулагдах олон сонирхолтой арга хэмжээнд оролцохыг хүсвэл RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2019 нэртэй Facebook-ийн групп нэгдэж тэндээс дэлгэрэнгүй мэдээллийг аваад оролцох бүрэн боломжтой байгаа шүү.